Одоо уг нь Монгол коммент нэвтрүүлгийг хөтлж байгаа хугацаанд бас 2 3 удаа шудраг өсөлтөө хэрэглэгчийн төлөө газар дараагаар ажиллаж байгаа чинь бас одоо эпирээр дамжуулж урилга хүргээд тэр үеч одоо ажил цаг зав болоогүй юм да. Тэр үед байсан бол бас асуух зүйл ихтэй. Өнөөдрийн төвшөнд бас үүсэж байгаа нөхцөл байдал асуудлууд дээр яг одоо өсөлтөөний байгууллагыг төлөөлөх тайлбарх хүн одоо нэг нөгөө таныг биш гэж ойлгож байгаа. Тийм өнөөдрийн хувьд бол за аюу сайхан байна уу ямар дарга нэг тэр хариуцж байгаа усууд ярих. Би тантай ярих гэсэн хэд хэдэн асуудал бий. Хэд хэдэн асуудал бий. Тэгээ ямар ч байсан юун дөрөнд бас бидний хүндэтгээд үзэгчдийн маань хүндэтгээд студид хүрээд ирсэн их баярлалаа. 18 цаг 10 минут болж байгаа юм байна. Бас энэ хугацааны цагийг бол бит хоёр хоорондоо товлож ярилцаад ингээд өчигдрийн эфирээр бол шууд урилгыг хүргэсэн. За ерөнхийдөө бол үзэгчд асуух гэж байгаа зүйлийг гадарлаж байгаа баг. Цаг их багтай манай нэвтрүүлэг үзэгчдийн сан сэтгэлд авдаг аль болох товч байх га тодорхой байх га хичээдэг юм. Хэдэн минут лээ? За ерөнхийдөө нэг 50 минутын метражтай. Тэгээ эндээс битэрийн бас ярих үзэгчдийн сэтгэлд авах зүйл би та битэр бид гурав бол аль болох богинохоо хугацаанд үзэгчдэд энэ сүүлийн үед явж байгаа мессеж мэдээлэл дээр тодорхой тайлбарыг өгчих юмсан гэсэн ийм бодол дээр өрсөн юм. Ерөнхийдөө одоо юу гэдэг устрын нөхцөл байдлаас харахад за сонгуулийн уур амьсгал орж байгаа мó гэдэг тэр хандлага хаасайг л анзаарч байгаа юм. Энийг бол одоо нуугаад юухгүй нэг хэсгэл явлаа штэ. Баян зүрх дүүрэгт одоо Улсын их хурлын гишүүн төчийн план тарааж байна. Сонгойрхонд одоо Магна комиссийн офис тарааж байна гэдэг энэ мэдээлэлтэй давхцаад өнгөрөх өдөр мэдээллийн цахим сайтуудаар дахиад явсан юм. Магна бол одоо нөгөө хувцсан дээр нэмээд нэмэх нь им болцсон байна гэдэг ийм зүйл явлаа. Үнэхээр тийм зүйл болоод байгаа юм уу? Ер нь одоо эн чинь хуультай журамтай байдаг юм шүү. Сонгуулийн энэ асуудал чинь юу лээ 30 хоног гэсэн байдаг байхаа тийм ээ. Тий. За би бас нэгдүгээр танаа нэвтрүүлэгтээс баяр хүргэмээр байна. Юу вэ гэхээр өчигдөр та тавцаар холбогдсон. Тэгсэн. Өнөөдөр би бас сонгон нархан дөрөвт 3 уулзалт хийлээ л дээ. Уулзсан хүн болгон танаа нэвтрүүлгийг ярьж. Бид тэр дотор нэг ойролцоогоор 400 хүн суулгачаад за өчигдрийн Монгол коммент гэж нэвтрүүлгийг үзсэн гараа өргөдөө гэсэн. За бараг 80 хүн гараа өргөж. Хэрвээ цагийн хүрдгсэн бол хэдэн вэ нөхийг би мэдэхгүй байна. Тэгэхээр зүгээр бас урд нь хүмүүс энэ Монгол коммент гэж их олон хүн үздэг гэж ярьсан. Яа харахгүй би бас бодит амьдрал дээр судалгаа хийгээд тэрийг баталчаад байлаа. Нэгдүгээрт. За яг тэр хувцсны асуудалд бол ийм асуудал байна. Дөнгөж сайхан нэг эмэгтэй бас нэг компани дампуурлаа. Одоо хувцс өнгөө тараана гэж зарласан шүү дээ. Тийм та нар эксклюзив. Би нэр хэлмээр байна. Нэг эмэгтэй тэгээд зарлаад. Тэгээ нэг баахан бужигнаад одоо тэгээд хүмүүс өөрхийн нөгөө юм авч чадлагүй тэгээд тарсан тийм ээ. Би бас энийг телевизээр мэдээгээр үзсэн бохоггүй. Би энийг мэдээгээр үзчихээд ер нь бас монголчуудын амьдрал ямар байгаа ч л одоо тэр зургатаар харагдаж шүү дээ. Хэрвээ амьдрал нь сайн сайхан хүн байсан бол юу ч тэн дээр очив гэж. Тэгэд би бас нэг гадны бас нэг 2 3 найз нөхдөдөө Монгол руу ингэж хувцас явуулах боломж олцоо байна уу гэж хандсан. Тэгсэн замынхаа зардлыг даа. Тэгэх юм бол бид энэ чинээс хувцас өгье гэд. Тэгэд бид Монгол гэж нэг та нар мэдэх байх. Тээвэр зурчин компани гэдэг. Тэдний компани залуучууд Батбаяр захирал залуунуудын бүх зардлын даагаад энэ хувцсыг Монголд авчирсан. Бид нар бүгдээр шинэ хувцснууд. Ийг хичнээн хүн явуулсан. Би яг тоолж мэдгүй. Тэр нэг контейнераар нэрээд тоогүй зүгээр шууд ингээд одоогийн байдлаар хичнээн хүн төгсөн. Би одоогийн байдлаар 4-5 мянган хүнтэй уулзаад явж байна. Тэгээ дээрэс нь им гэдэг бол худлаа. Им тарах боломж байхгүй. Яа гэвэл бас им гэдэг чи одоо талах биш шүү дээ. Талах биш шүү дээ. Та нар яаж жирүүл ухаанаар утсан. Тэр ямар өвчтэйг мэдэж им өгнө гэж бас байхгүй. Зүгээр яг Монгол хүн нийгэм өгдөггүй ингээд одоо нэг хувцсан дээр нэг сүү тавиал өгч байгаа. Сүү чинь бас одоо яг одоо билетлэр бол тайхан сайхан зүйл шүү дээ. Тэр үднээс ингэж өгч байгаа. За хувцас өгсөө одоо бүлийн зөвшөөрж байгаа юм. Комиссийнх юм уу шинэ юм уу? За энийг нэг хэлээд өгтөө. За би ерөөсөө шинэ хувцас бол нэг ширхгийг өгөөгүй гэдэг юм явуулсан. Энэ бол шинэ хувцснууд. Комиссийн нэг ч юм байна. Комиссийн юм гэж. Комиссийн юм гэдэг чинь миний ойлгож байгаагаар хүний хуучин ямиг ариутгаад өгвөл энэ комиссийг гэж байна. Одоо угаасаа зүгээр мэдэн штэ бүгдээрээ цагаасаа хэрэгжилжсэн юм биш штэ. Шинэ хувцснууд. Гэхдээ яах вэ зүгээр ингэж байгаа. Би зүгээр нэг юм тайлбар ихэд тэр чинь ингээ контейнер дүүрэн имэрсэн учраас за нэг 1000 дотор одоо ширүүл нэг ч юм уу одоо нэг товчныг уранхай юм байхыг би бол бараг батхаа гэж мэдэхгүй байна. Гэхдээ ерөн зүгээр миний зүгээр нэг юм бодлого байхгүй. Өнөөдөр манай нийгэмд хамгийн тулгамдж байгаа асуудлын залуучдын холбооны нөхдөд ч бас яриад байсан. Хулгайгүй Монгол бол яа гэх юм. Хулгай хийж байгаа асуудал бол нэг номерын асуудал байхгүй. Тэрнээс ч одоо зүгээр ингээ нэг сайхан сэтгэлээр хүмүүст ингээ юм тараагаад ингэж байгаа асуудал бол одоо яг ач холбогдлоороо үзэх юм бол их хойно лох хэвээр асуудал гэж би ойлгоод байгаа. Зүгээр яг тэр яг уулзалтан дээр ирсэн ахмад настай хүмүүс залуучууд аль аль нь баярлал гарч байгаа. Өчигдөр зүгээр яг нэг уулзалтын дараа надад мессеж ирсэн байхгүй. Нэг хүнээс комиссийн бараа тарааж арт түмнийг доромжлолоо. Нэг уулзах би зураг авцсан шүү гэж. Тэгэхээр энэ би энийг бол юу гэж ойлгосон гэхээр нэг нөхрөл бас одоо шантаж хийж чинь гэж ойлгосон. Гэхдээ энэ юм тараах энэ төр бол өнөөдрийн байдлаар ямар нэгэн хууль зөрчөөгүй. Яа тэгвэл Монгол улсад үйлчилж байгаа өнөөдөр хүчин төгөлдөр үйлчилж байгаа сонгуулийн хуулиар тухайн сонгуулийн жилийн 1 сарын 1-ээс эхэлж хуулийн үйлчлэл эхэлдэг байхгүй. Тэгэхээр өнөөдөр бол нөгөө хуулиар хориглогдоогүй болгон зөвшөөрөгдөнө гэсэн тэр зарчмын дагуу өнөөдөр сонгуулийн хуулийг ер нь бол одоо та сонгуулийн хүрээний ажил гэдгийг бол хүлээн зөвшөөрж байгаа гэж ойлгож байна уу?
би ба штэ ингэж баталгаа. Юу гэхээр энийг зөвхөн сонгын хархан дүрхт биш. Сонгын хархан дүргээс эхлээд дараа нь одоо Баянгол дүүргийн хойтлын гэр хооллуудаар Баян зүрх дүүрэг, Сүхбаатар дүүргийн одоо бүр энэ нөгөө Дамдаржагийн тийшээ шүү дээ, тийшээ Чингэлтэй дүүргээр бас тараагдана. Яг зөв. Эхлэл нь одоо юу гэж нөгөө нэг хотын баруун зах гэдэг үднээс сонгын хархан дүүргээс эхлээд байгаа байхгүй. Гэхдээ зүгээр яг энийг би хэлж байгаа. Магна 2016 оны сонгуульд над нэр дэвших бол бодол байгаа. Энийг би бол нуухгүй. Яа тэгвэл үнэхээр өнөөдөр зүгээр ингээд ямар ч хүмүүстэй уулзсан Магна нэр дэвших хэсгээс илүүтэйгээр Монгол шийдэх асуудал маш их байгаа байхгүй. Өнөөдөр та мэдчихэж байгаа 2016 оны сонгуул бол магадгүй түүхэн сонгуул болох байхаа. Ер нь энэ байдлаараа ингээд яваад байвал энэ улсын чинь 50 тооцох хэмжээний болоод ирж штэ. Өнөөдөр та нар ч гэсэн нэвтрүүлэг мэдээлэлд орхон байдаг хүмүүс харж байгаа. Тэгэхээр энийг зайлшгүй хийх нийгэмд хийх өөрчлөлтийг бол залуу хүмүүс хийнэ. Та нар мэдж надад бол зүгээр юу хүгийн санагдаж ирэхээр өнөөдөр яг нэг нэг хэлэхэд бид гурав ингэж сууж байгаа байдал бол өөрөө ичмээр юм байхгүй. Яг үннийг хэлэхэд. Магна гэдэг хүн хувцас тараасан асуудлаас илүү бид нэр оюутлогоо алдсан шүү дээ. 5-7-гоо даалдаж байна. Эрдэнтийг Оросууд нэгдсэн сууж байна. Төмөр зам гацсан байж байна. Энэ улс орны чи эдийн засаг тэр чигээр зогссон. Аж ахуйн нэгжүүд 5300-аар аж ахуйн нэгжүүд татврын өртөөгээ дансаа халгацсан байж штэ. Энэ байгууллагууд ажиллаж исэн бүх хүмүүс годомжинд гарцсан. Би өөрөөр хэлэх юм бол юу гэж хэлэх гээд байна гэхээр өөр шийдэх асуудал, өөр ярих асуудал. Өшөө хилцэх сэдвүүд одоо Монгол байхгүй болсон юм гэдэг дээр бодохоор бас нэг талтай тийм өргөмөр дүрсүр гарч байгаа. Нөгөө талаар нь би одоо зөвхөн танаас яг тулгаж асуух. Магна гэдэг хүний өөрийнх нь тэр пэйс одоо би зөвхөн хувь хүнийхээ бодлоор хардаг тэр үнцэн үнэлэмж бол өөрөө их гоё байхгүй. Нийгэмд нэг тийм гэгээлэг тийм бас ч гэж одоо энэ улс төрийн нэг бухшсан энэ нэг заван балиар юм чинь салхируулах гад ингээд явж туг бариад тэмцэжсэн тэр үеэс эхлээд нэг үлдсэн нэг имиж дүр зураг шүү дээ. Ерөнхийдөө энэ хүний тэр нэг шинж чанар нь бол өөрөө тийм тэмцэгч юм аа гэдэг. Бас нэг Монголын залуучуудад бас нэг тийм эрс шийдэмгээ тийм салхи уур амьсгалыг тарих толгоонд нэвтрүүлдэг хүн юм аа гэдэг имиж өөр унаад байна гэдэг нэг зүйл байгаад байна л. Магна яаж ба гэдэг тийм. Нөгөө Бацандан гишүүн чинь гишүүн болоод яач ба. Нөгөө уянга яач ба гэдэг. Нэг иймэрхүү нөхцөл байдал. За Ганбаатар гишүүнд бол бас ард иргэд ам их боломжийн сайн байдгийг байлээ. Гэдэг зүйлийг харахаар зэрэг ерөнхийдөө юу харагдаж байгаа хэрэг их орно гэж ярьдаг. Ус ард түмнэ гэж тэмцэжсэн хүмүүс ерөнхийдөө эцсийн бүлэгтээ бол нэг тийм албан тушаалтын сонирхол агуулж очоод зогсдөг юм шүү. Гэдэг нэг ийм зүйл байгаад байгаа юм. Энэ дээр яг ямар бодлоо? За яг хоо би бас сайн нэг хэсэг нэг байгууллагын дарга хийсэн та мэдж байгаа тийм. Тэгээ яг үнэхээр албан тушаал тайртай дуртай байсан бол суугаалах байсан баг. Зүгээр яг ягаад би ажиллаа өгснөөс нэг 5 минутанд тайлбарлаад ярьчихад би бол нэг үгэлхэд өнөөдөр Монголд байгаа мөнгөтэй, эрх мэдэлтэй бүх хүмүүстэй муудсан. Та бараг сайн мэднэ. Бензин, телефон утасны нөхцөл. За тэгэл нөгөө захынхан байна. За өөр одоо юу илээ нөгөө банкнууд тийм одоо хүртэл шүүх хурал явж байгаа. Бүгдэн дээр муудсан. За яг тэгээ дараа нь шинэ нөхцөл ирээд юу гэсэн бэ гэхээр үгэнд ороод томото байвал ажиллаа хий гэсэн. За яг зүгээр улсын машин өнгөө унаад тэгээд үгэнд ороод дарга гэж дуудуулаад явъя гэвэл ажиллаа хийгээд авах боломж байсан. Гэхдээ би өөрөө сайн дураар өгсөн та нар бүгдээрээ мэдж байгаа тийм. Тэгэхээр одоо юу гэдэг чинь Магнагийн нэг эцсийн зорилго бол зүгээр нэг дарга болох асуудал биш юм аа. Энэ нийгэмд чинь зайлшгүй их ёстой шинжилгээг бол залуучууд л та мэдж байгаа. 21 онд, 11 онд, 1990 онд гээд Монголын түүхийн хамгийн эргэлтийн цэгүүдэд ерөнхийдөө залуучууд л одоо өөрсдөө эрсдлийг одоо үрч нийгэмд зайлшгүй хийх тэр өөрчлөлт шинжилтийг хувьсгалыг хийж исэн тийм ээ. Тэгэхээр одоо ч гэсэн бас иймэрхүү цаг үе ирж байна. Тэр шүднээс энэ бас өөрчлөлтийг бол хийх бас нэг үүрэгтэй хүнийг би бол өөрийгөө гэж ойлгодог. Тэр шүднээс та бас яг харж байна л да. Зарим хүмүүс бол Магна одоо өдөр болгон телевизээр гараад өдөр болгон ингэж яриад байгаасаа гэж хүсдэг хүмүүс байдаг. Тэгэхдээ бас Магна дуучин биш учраас өдөр болгон бас телевизээр гараад авах боломж байдаг юм аа. Тэгэхээр яг боломж олдвол би ярьдаг. Тэгээ аль болох одоо арт түмтэй ойрхон бахыг боддог. Би зүгээр нэг тоо хэлээ л да. Зарим хүмүүс бас энэ сонгуульд болохоор Магна иргэдтэй ингээд ойртоод яваад байна гэж. Би өнгөрсөн 10 жил бол иргэдтэй их ойрхон байсан. Та нар мэдчихэж байгаа. Гудамжинд жагсаж явах таач тэр. За ялангуяа сайн хэрэглэгчийн эрхийг хамгаалдаг байгууллага гэдэг бол их хүнд суртал багтай байгууллага шүү дээ. Зөв би сүүлд манай туслахнаад тооцоо гаргаж өгсөн байлээ. Би өдөрт дунджаар 20-30 хүнтэй уулзж ирсэн гээд нэг 2 жил 7 сар ажиллаа хийсэн гэхэд би яг нэг 25 мянган хүнтэй яг ингэж сууж нүрээ харж уулз зовлонгийн сонссон байгаа байхгүй. Зөвхөн одоо би одоо 2-7 хоногийн өмнөөс эхлээд сая сонгын нархан дүүргээс эхэлсэн димдээ аяны хүрээнд гэхэд өнөөдөр 5 мянган хүнтэй бас яг ингэж гар бариад уулзчаад явж байна. Өнгөрсөн хавар би бас 4 мянган хүнтэй Баянгол сонгын хархан Чингэлтэй дүүргүүдээр явж уулзсан. Энэ зун гэхэд Ховд, Завхан, Архангай аймагуудаар бас явж иргэдтэй уулзлаа, сумуудаар явж тийм ээ. Нэгсэндээ ингээд зөвхөн нэг жилийн дотор миний яг ингээд уулзсан хүмүүсийг бүгдийг нэмээд тооцоход дахиад бас 10 гаруй мянган хүнтэй би уулзчаад явж байгаа байхгүй. Тэгэхээр би зүгээр ингээд хүмүүстэй уулзаад яагаад гэдэг юм бэ гэхээр ер нь энэ жинхэнэ арт түмэн яг одоо тэр нэгсэнд хоёр өөр монголчууд байна шүү дээ. Яг энэ баг тойрог гэдэг нэг шилэн байшинтай хэсэгт нэг монгол байна.
За одоо яг одоо баруун тишээ Драгоноос цаашаа гэх юм уу зүүн тишээ офицеруудын ордноос цаашаа дахиад нэг өөр Монгол байгаа байхгүй да. Тэнд байгаа монголчин монголчуудын олонх нь амьдарч байгаа жинхэнэ монгол амьдрал тэнд байна. Тэрнээс яг энэ хотын түгээр яваад байгаа шиг Range Rover ч юм уу тэнд байхгүй. Тийм биз? Хотын түгээр байгаа шиг тийм penthouse, townhouse тэнд байхгүй. Тэнд нэг гэртээ юм уу эсвэл нэг дам байшинда хүмүүс амьдарч байна. Тийм хүмүүсийн одоо ярьж байгаа зовлонг сонсож мэдэрнэ, өвдөлтийг мэдэрнэ гэдэг бол магадгүй энийг төрлөө дамжуулахад би гүүр болж байгаа байхгүй. Нэгдүгээр асуудал. Сая одоо би энэ 14 хоног яваад одоо хамгийн одоо нэг санаачилж байгаа нэг ажил байна л да. Би бас танаа телевизийг Монголд хамгийн олон хүн үздэг учраас ялангуяа танаа нэвтрүүлгийг үздэг учраас бас далимдуулаад ганцхан хэлж байна уучлаарай. Улаан чулуутын хогийн асуудал гэж маш том асуудал байна. Яг хөө зүгээр хотын төвд амьдардаг хүмүүс олон жил шийдэж чадахгүй. Улаан чулуутын хогийг их өөрсдөөс нь хол асуудал гэж ярьдаг байж магадгүй. Би сая урд жилдэр улаан чулуутын хог дээр хагас өдөр боллоо хүмүүстэй уулзч. Тэнд бол өнөөдөр Улаанбаатарт байгаа бүх имлэгийн хог, барилгын хогуудыг тэнд аваачиж шатааж байна. Имлэгийн хог гэдэг бол та мэдж байгаа тийм шиприз, янз бүрийн одоо химийн элементүүд төмөн юм байна. Барилгын хог ч гэсэн. Тэр бүх шатсан зүйл өнөөдөр за хүний хамарт үндэстдэггүй ч баг. Улаанбаатарын дээр одоо бороо болж орж ин та мэдж байгаа. Улаанбаатар 365 хоногийн 300 баруун хойноос салхитай байдаг ийм хот шүү дээ. Тэгэхээр сүүлийн үед нэг 20 хүрээл хүмүүс одоо хорт тавдраар явчихлаа гэдэг юм сонсогдоод байгаа тийм. Магадгүй нэг том шалтгаан энэ баг. Тэгээ би бас энэ асуудлаар хотын удирдлагуудтай яриад ярьсан иргэдийн санаачлах чухлаа гэж байна. Тэгэхээр би маргааш нөгөөдрөөс эхлээд Сонгон найрхан дүүргийн бүх хорооны байрнууд дээр улаан чулуутын хогийг хаахыг дэмжиж байгаа асуудлаар гарын үсэг цуглуулж хэлж байгаа. Улаан чулуутыг хаачихсан тэгээ Улаанбаатарт хог яах вэ? Улаан Монголд юу л байна? Газар байна. Өнөөдөр бид нар чинь сая 500 мянган км квадрат нутагтай ийм улс шүү дээ. Тэгэхээр очиж Улаанбаатар улаан чулуутыг баруун хойно биш зүүн урд байх боломжтой гэдэг бас нэг тийм зүйлийг нэг залуучууд гарч ярьсан шүү дээ. Нэг туулгалыг хамгаалах юу лээ нэг хэсэг залуучууд байсан. Тэгээд бас дэмжигдээгүй. Би одоо зүгээр яг мэдэхгүй байна. Төрийн ордноос улаан чулуут хүртэл яг хэдэн километр байдаг юм. Гэхдээ тэрийг газар дээр нь очиж үзсэн тийм төрийн түвшин их хурлын гишүүнийг бол мэдэхгүй байна. Одоо өнөөдрийн нэг шалахгүй санагдаж байгаа надад бол. Батлгээ ийм байгаа хар да. Зүгээр Монголд юу л газар байгаа. Яг энэ Улаанбаатарыг Сүхбаатарын талбайг тавиад газар бол байхгүй нүнэ. Гэхдээ Монголд юу л газар байгаа. Энд чинь одоо юу гэдэг чинь 1 сая 300 мянган хүн амьдарч байгаа хотын яг утаан дээр одоо орой дээр гэж болно шүү дээ. Салхин дээр нь ийм химийн одоо хортой хогш дагаад энэ хотын ард түмнийг ингээд одоо хотын төвд амьдарч гинүү захт амьдарч гинүү хамаагүй бүгдийг ингэж утаж болохгүй. Тэр одоо юу гэдэг чинь урагшаа хаашаач байдгийн Монгол тэр налайх руу налайхаас одоо налайхын замд ч юм уу тийм хаашаа чинь ямар ч байсан нэг газар болоод энийг бол нүүлэх хэрэгтэй гэж ойлгож байгаа. Тийм. Яг энэ сэтгэгдлүүд бас манайх иргэдээс сэтгэл авч байгаа. Сэтгэл дээр ирж байгаа нэг зүйл бол банк ус болон банкны байгууллага 1% шимтгэлийг авах ёстой юм уу гэдэг. Таны одоо н албан тушаалаа өгсөн муудалцсан хүмүүсийн нэг том шалтгаан чинь болохоор энэ арилжааны банкнуудтай муудалцаад, нефт импортлогчтой муудалцаад, за тэднийг одоо тэднэртэйгээ эвлэрч амьдрах гэсэн шаардлага ирсэн учраас та чадахгүй гэж явсан. Тэгэхээр таны эхлүүлсэн энэ ажлын үр дүн өнөөдөр одоо яг ингээд иргэдийн хамгийн том асуудал болоод байна л та. Үнэхээр 1% шимтгэл авах ёстой юм уу? Авахгүй. Пүүжийн өтер дээр бүр хараа шүүхийн шийдвэр гэж хэлсэн байхгүй. Шүүхийн шийдвэр гэж хэлсэн. Энэ 1% шимтгэл одоо Магнагийн санаачилсан энэ асуудал үндэслэлтэй байна. Энийг авдаг нь хууль бус юм байна. Өсөлтөөний хуулиудыг зөрчсөн юм байна гэдэг энэ үндслэлээр шүүх шийдвэрийг гаргасан материал гэж хэлсэн. Хэрэгжүүлэхгүй юм. Харин ер нь ийм байгаа хардаа. Яг хөө зүгээр манай банкны нөхдөд болохоор намайг бүр цагдаад өгсөн шүү дээ. Тэ над дээр хэрэг үүсгээ Чингэлтэн цагдаагаас дуудаад би очиагүй л дээ тэгтээ. Сүүлд нь хүчээр аваач нэгэд бөө юм болсон. Хэрэг үүсгэсэн гэдэг. За зүгээр ер нь манай банкны нөхдөд яадаг вэ гэхээр гадаадын банкны туршлага ярьдаг. Гадаадын банкнд бол хадгаламжийн хүү, зээлийн хүү хоёр бол бараг зөрөөгүй. Тэнд одоо та зээл авсан ч их баг хүүгээр авдаг, хадгаламж мөнгө өгсөн ч бараг торгуул гэж. Ялангуяа Швейцарын төрт бол та хадгаламжид мөнгө өгсөний төлөө сар болгон хүү авахгүй харин нүр шимтгэл хэлнэ шүү дээ. Тийм. Тэгэхдээ Монголд бол хадгаламжийн хүү, за зээлийн хүү хоёр бол маш өндөр зөрөөтэй. Банкуд бол энэчнээс хангалттай ашиг болж байгаа. Тийм. Тэгэхээр ерөнхийдөө ингэж ашиг олж иж дээрээс нь нэмээд одоо юу гэдэг чинь 1% шимтгэл гэж авчихсан. Дээрээс нь одоо mortgage за тэгээ бүр том урт хугацааны зээлүүд бол танаас нэг шимтгэл авчаад та тэр авсан нэг шимтгэлийн хүүг тэр зээлээ төлж дуустал нь төлж байгаа байхгүй нөгөө банк нь. Энэ бол яавч зүгээр эрүүл ухаанаар утгад шудраг зүйл ерөөсөө биш. Дээрээс нэмээд бүх банкуд хувилдааны шинжтэй нэг гэрээний нөхцөл иргэдэд шууд тулгадаг. Өөрөөр та банкнаас зээл авах гэж очих юм бол яг л нөгөө 1% шимтгэлийг авна гэсэн тийм журам энэ дээр гэрээ зураад зээл авуулаа аль эсвэл зээлэх боломж байхгүй л гэдэг зүйл тулгана. Тэгэхээр нөгөө иргэн чи хүссэн ч хүсээгүй ч тэн дээр зээл авах нь одоо яг амьдралынхаа шаардлага учраас гарын үсгээ зураал авч байгаа байхгүй. Тийм. Тэгэхээр зүгээр энэ асуудал одоо шүүхтэр явж байгаа юм байна. Арай бүрэн дуусаагүй байгаа. Гэхдээ бас ямар ч хэсэг иргэдийн тал шийдвэр гарах хэрэгтэй гэж бодож байгаа. Энийг одоо надтай уулзж хахад олон эмээ өвөнөр ярьж байгаа байхгүй. Бүр тэтгэврийн зээл дээр хүртэл 1% шимтгэл аваад байна. Энэ бүх төрлийн зээл хэцүү байна гэх тийм. Бүх зээлнээс тэр 1% Тэгээ одоо хэрвээ шүүх
ард иргэдийн талд гарлаа гэж бодох юм бол өмнө нь 1% шимтгэл авсан зүйлээ буцааж өгөх юм уу? Эсвэл яг шүүхийн шийдвэр гарсан цагаас эхлэн шимтгэл авахаа болох юм уу? Иргэний хуулиар бол яг шүүхийн шийдвэр гарснаас 3 жилийн өмнөх одоо зээл аваад шимтгэлээ төлсөн иргэд буцааж авч болно. 3-аас өмнөх жилийнх бол хуулийн тэрийг өгөхлөөр банкнууд байхгүй. Нэлээд их асуудалд орчих гэдэг учраас л энэний эсрэг хүчтэй явж байгаа болсон. Би бол одоо жишээ нь талцж байгаа юм шиг. Ерөнхийдөө одоо тийм шаардлага шалгана надад. Зүгээр ерөнхийдөө юу гэж ийсэн гэхээр ард иргэд бол бас нэг тийм нүдэ олсон томилгоо гэж байдаг юм байна л гэжсэн. Магна гэдэг хүн шудраг өсөлтөөний байгууллагыг толгойлж ийсэн, тэргүүлж ийсэн тэр үед бол ёстой нохот барьдаг модон л тэр байсан. Магна танд шудраг өсөлтөнд хамтгаас гэдэг өмнө нь ийм байгууллага байсныг баг жирийн иргэд битгийг бидэж мэддэггүй шахуу мэдгүйгээр завсардаг байсан. Одоо зүгээр юу гэж хэлэх гээд байна? Энэ иргэдийн асуугаад байгаа юм чи юу хэлээд байна гэхээр зэрэг одоо магна бууцсан шудраг өсөлтөнд хэрэглэгчийн газрыг өөр хүн удирдах байгаа болохоор тэр үед магнагийн санаачилсан ярьсан бүх асуудлууд ажил биш болчихж байгаа мó гэдэг зүйлийг л асуугаад байна шүү дээ. Ерөнхийдөө одоо утгаараа бол зөвхөн эн чин тэр банкны нэг хөв дээрч биш. Тэр нефт импортлагчдын тэр үгсөө хөлдөж үн нэмдэг асуудал дээр ногдуулсан торгуул ялбар дээр одоо маш олон зүйл дээр шүү дээ. Энэ зүйлүүд чи одоо энэ нэг манаа нэг юм сонир төрийн нэг гачин тогтолцоо ч удамшчлаа шүү дээ. Өмнө нь хин гэдэг хүн мянган сайхан юу санаачилсан байсан. Дараагийн хүн өөр бодлого, өөр улс төр, өөр одоо амбиц байх юм бол хэрэггүй болгодог. Тэгээд одоо энэ одоо аюул сайхан дараагийн дараа хин ирэх энэ хүн чинь бас сайнтай муутаач вэ зүвийг хилээд бас алдаа гаргаж байгаа чинь байгаа л билгүй. Алдаатай оноотол яваад байлгүй дээ. Тэгэхээр зэрэг дараагийн гарч ирсэн трийг үгүйсгээд явдаг энэ үе ч одоо хизээ хаана очд бас. Харин тийм ер нь тэгээд нэг зүйл асуух гэдэг. Маш гоё зүйлийг ярьж байгаа. Маш бололцооны юмыг харж байгаа. Маш боломжуудыг иргэдэд хэлж өгч байгаа. Гэхдээ эн чинь их хурлд одоо нэг тэр хошин шог үүдэн шүү дээ. 75 эсрэг 75 1 гэдэг ч бас айхтар ярьсан шүү гэж. Нэг хошин шог дээр байдгийг. Энэ шиг одоо зүгээр магна ганцаар ороод бүгдийг өөрчилчих гээд байна уу гэдэг дээр ч бас эргэлдэж байна. За эсвэл тийм баг байна уу? Одоо сонгуул ярихад арай ихтэй. Тийм л арай ихтэй. Одоо бараг жил гараа хугацаа байна шүү дээ. Хэрэгжүүлэлээр сонгуул ярихаар ярьтаа. Ер нь саяын тэр улс төрж байгаа нэг хүний ажил нөгөө төрөө тэгээ дуусчдаг гэдэг нөгөө төрийн бодлого их богиностой байгааг ярьж шүү дээ. Ерөнхийдөө манай улсад энэ улс төржилт гэдэг зүйл бол бас үнэхээр үндэстнийг хагалах хэмжээнд очиж байна. Би одоо олон мянган иргэдтэй уулзаад Монгол хүмүүсийг одоо яг үндэстний ханавд нэгтгэж байгаа хоёр хон зүйл байна. Нэг нь юу Чингис хаан нэгтгэж байна. Яхахгүй Чингис хааныг бол бүгдээрээ хүлээмжшүүлж байна. А нөгөөх нь бурхны шишин дээр олон хон нэгдэж. Өөр нэгдэг зүйл байхгүй болсон байна. Уг нь энэ цөөхөн монголчууд ч одоо хардаа дэмдэмдээгээ дайны зохион байгуулахад дэмжээд харин оролцохын оронд одоо илүү зургийг авчлаа шүү. Зургийг авчлаа шүү гэдэг юм ярьж байгаас уг нь энэ цөөхөн ард түмэн бүгдээрээ бие биенийг хайрлаа. Яг нөгөө жүүдүүдийг ярьдаг шүү дээ. Иврэ нэрийг тийм. Годомжинд нэг чиврээ өвдөхгүй төлөө бүгд нэг нэгээ татдаг гэж тийм. Энэ цөөхөн монгол хүмүүс уг нь бүгдээрээ ингэх юм бол энэ улсыг нэг улс шиг болгоод тэгээд нарт түмэн нэг хүн шиг амьдрах юм бол угтаа дэлхий дээр байгаа 11 сая монгол хүн бүгдээрээ энэ одоо нөгөө манай төрийн дуулалт нэг даяар Монголын ариун голомт гэж нэг сайхан үг байдаг юм да тийм. Энэ ариун голомтон дээр уг нь бүгд цуглараад энэ чинь 11 сая хүн амттай ийм том улс болох хэрэгтэй байхгүй. Уг нь бол тэгэхэд одоо энийг энэ улс төрийн намаар нэг хагалж байна. Би зүгээр энэ хороогоор явж хахад хороогоор дүүрэн тоос шороо л. Ер нь тоос шороо гэдэг бол хөгжлийн хамгийн гол индикатор байхгүй. Ер нь улс орон хөгжөөл ах юм бол тоос шороо багасаад байна. Манай энэ захын хорооллуудаар л юу л байна? Тоос шороо. Тэнд нэгсэндээ хөгжил зогсчоод байна. Тэнд бол яаж ийнүгэл хорооны төвшөнд улс төржөөд ард иргэдийг манай танаа улаан ягаанаар нь хооронд нь хуваагаад байж шít. Энэ манай хин танах гэл. Тийм. Тэгэхээр энийг бол бид нь өөрчлөх хэрэгтэй. Энийг бид зүгээр яаж өөрчлөх хэрэгтэй гэж харж байгаа вэ гэхээр за 2016 оны сонгуул яг энэ хуучин хуулиараа явах баг. 2020 оноос эхлээд ерөнхийдөө нь улс төрийн намыг дүүрэг, хороо, сум багийн төвшөнд сонгуульд орохыг хориглох хэрэгтэй юм байна. Тэнд бол одоо улс төржиж хэрэглэх зүйл байхгүй. Тэнд ажил л байгаа. Тэгэхээр одоо иргэдээс одоо нэгсэндээ бие даагчдаар ийм ажил хийнэ гэж нэр дэвшээд иргэдэнд тэднийхээ төлөө шууд саналаа өгөөд тэгээ хорооны цаг дараах сонгогддог, дүүргийн цаг дараах сонгогддог. Хуучны нэгдлийн систем шиг юм болох юм. За хуучны гэж би нэх ярмаар байна. Зүгээр яг хаа шууд иргэдэн сонгоод тэнд одоо хийх ажлаа ард түмэндээ хилдэг, ард түмнийхээ өмнө тайлангаа тавьдаг. Иймэрхүү зүйл рүү шилжүүл нөгөө улс төрийн намын бас нийгэм гүйцэтгээд байгаа дэндүү том үүрэг рооч нэгдүгээр багасна. Хоёрдугаарт одоо ер нь хорооны төвшөнд улс төржөөд яах юм. Хэрвээ ажиллаа хийж чадахгүй тэр хүнийг иргэд сонгосон иргэдэнд буцаагаад хариуцлага тооцож буцаагаад буулгаж чаддаг. Яг үнэн. Ер нь тэр хариуцлага тооцож буулгадаг асуудал бол өнөөдөр их хурлын төвшөнд ч байх хэрэгтэй байхгүй. Өнөөдөр нэг л сонгогчвол 50 тооцож байгаа юм шиг нөгөө өнгөрч байгаа байхгүй. Тэгэл тухайн үеийн гоё үгэнд нэгтгэж тавиал тэгэл одоо тэгээ толгоогоо шаагаад үлдчихэж байгаа. Одоо яах вэ? Би бидлээ өөрөөсөө сонгоцсон юм чинь. Тэгээ нөгөө дүүлэн ч гэсэн охин та нар гэж байгаа юм шиг тэгэл юусоо гарч ирээ хандаа. Одоо яг үнэн тийм хариуцлагын тогтолцоо байгаад сонгогчд нь эргүүлээ татдаг байсан бол би энд яг хідэн хүүгдэх бол гэж гайхдаг. Гэтэ билгээ ингэдэг юм байлаа. Польшид бол одоо Польшийн парламентыг Польшийн Сейм гэдэг юм л да. Польшийн Сеймээс Сеймийн гишүүнийг татах тийм боломж байдаг аахгүй.
Гэхдээ яах вэ гэвэл тодорхой 3 асуудлаар одоо иргэдийн байр суурь нийцэхгүй байвал яг тэр асуудлаа тавьж яагаад гарын үсэг цуглуулж болно гэж. Тэгээ нийт иргэд одоо сонгогчдын 30% нь гарын үсэг цуглах юм бол итгэл үзүүлэх хэсэг асуудлаар дахиад нэг сонгуул шиг сан тураалт явагддаг байхгүй. Гэхдээ энэ процессыг ингээ хараад байхад нөгөө нөхрийг эргүүлж татлах явахгүй байгаа. Яг одоо шилбэл оюутлогоо за манад би ичээд очиж шүү тийм. Оюутлогоо 5 толгой төмөр замын асуудал дээр энэ нөхөр ийм байр суурьтай байгаа учраас энэ нөхрийг эргүүлж татах асуудлаар гарын үсэг цуглуулаад эхэлнэ. Тэгээ энэ гарын үсэг чи 10% таа боллоо 20% таа боллоо гэдэрэнгүүт нөгөө гишүүн чинь очингуудлаа за миний буруу юм байна. Би байр суурьаа өөрчлөлөө. Одоо ингээ та нараасаа уучлалгуяа гэхлээр гарын үсэг тэр цуглуулж байгаа компани зогсчихдаг юм билээ л. Гэхдээ ядаж нэг юм юм. Харин энэ чи яагаад гэвэл заавал одоо нөгөө эцсийн хүргээд нөгөө нөхрийг одоо их хурлаас эргүүлж татахтаа болно ш. Ер нь нэг одоо нэг аргамжаа гэж нэг байлгдаг сануулгах ш. Аргамжаа тийм ээ. Одоо юу гэдэг чинь алахгүй ч гэсэн айлгана гэж үг. Яг үнэ манай үндсэн хуулинд чинь засгийн бүх эрх мэдэл арт түмний гарт байна гэж заасан байгаа ш. Тэгэхээр иймэрхүү хууль бол зайлшгүй ер нь батлагдах ёстой. Ялангуяа энэ хариуцлагагүй ёс зүйгүй ийм нийгэмд бол энэ нэг усаагаар гэдэг шиг хэрэгтэй шүү дээ. За баярлалаа. 18:30 минут. Бид бол ерөнхийдөө тэр нэвтрүүлгийн таныг ирсний ихэнх үед л асуусан асуултаар л голж одоо үзэгчдийн байр суурийг л одоо дамжуулж хүрэх гэсэн. Их олон үзэгчид асуугаад байсан. Яг энэ мэдээлэлтэй холбоотой зүйлийг ярьж байхад нэг тодорхой хариулт авсан гэж ойлгож байна. Ямар ч байсан би бол энэ хүнийг өөрийн ураад студидээ суулгаж агаад аль биесээр өөрийнх нь намаар нэг ширхэг имэрэгдэд тараагагүй юм байна. Нэг ширхэг комиссийн овц өгөөгүй юм байна гэдэг эцсийн тийм хариултаа үлдлээ зөв үү? Зөв. За тэгээ бидний хүндэтгэж ирсэн танд баярлалаа. 18:31 минут болж байгаа юм байна. Битээр бас нэг багсаг цаг үлдэх ёстой. Тэгвэл одоо үзэгчдэрээ загнуулна. Ерөөсөнд маш их баярлалаа. Энэ одоо танаа нэвтрүүлгийг миний ойлгож байгаа өнөөдөр асаалттай байгаа телевизийн хэдэн хувь үзэж байгааг мэдэхгүй байна. Үнэхээр сайн үздэг юм байна. Тэгэхээр би бас энэ телевизийг ашиглаад нэг ганцхан өгүүлбэрч уучлаа. Юу вэ гэхээр энэ Улаанчлуудын хогийн цэгийг хаах асуудал бол зөвхөн одоо тэр сонгоны айрхан дүүрэх ч юм уу толгойд баян уншууны асуудал биш ээ. Энэ бол яг Улаанбаатар хот. Дээрээс нь Монгол үндэстний хамгийн гол улсын одоо хэсэгчлэн сая 300 мянган хүн Улаанбаатар хотод амьдарч байна шүү дээ. Энэ хүмүүсийн бүгднгийнх нь гээ эрүүл мэнд цаашлаад одоо Монгол үндэстний асуудал учраас энэ дээр манай эхний ээлжин сонгоны айрхан дүүрээс гарын үсэг зурж эхэлж байгаа. Манай иргэд идэвхтэй оролцоороо нөгөөдрөөс эхлээд хороон дээр очиж сургууль дээр цэцэрлэг дээр хүүхдээ авах гэж очихдоо бид нар бюллетень тэнд тараацсан байж гин гарын үсэг зурж дэмжээрэй гэж бас хэлмээр. Болцоо болдвол битээр ч гэсэн бас ер нь гарын үсэг зурнаа. За баярлалаа. За маш их баярлалаа. За. Амжилт хүсье. Би босоо очих болох уу те? Тэгээ. За тэг. За тэр чинь бас ерөнхийдөө цаг нэлээ явцсан байгаа юм. Баярлалаа.